байгаа юм чинь ахуулж тэгээд тэрнээс болсон юм уу миний бас ам заримдаа жоох ингээд моригаад идэг гэсэн. Тэгээд заримдаа нүдээ анивчаад идэг. Тэр мэрчгт арай гайгүй болоод байгаа шүү дээ. Одоо энэ юунд суухаар. Би өөрөө тий эрс мэдрээд байгаа байхгүй. Аха. Тийм тэгэхээр та одоо өөрийнхөө нөгөө асуудлуудыг мэдчихэж шүү. Надад нэг юм жоох асуудлууд байгаад байна гэдэг мэдчихэж байгаа юм чинь. Тэр асуудлыг дээрээ төвлөрүүл одоо сургалтаар сурсан аргуудаа хэрэглээд тэ сайжирж ийн бүр гоё олчлоо. Би бүр ямар ч асуудалгүй болчлоо л гэж ингээд гоё төвлөрөөл өөрийгөө ингээд энергийн түвшин цэвэрлээл, энерги дэвшлээл ангаагаад авах юм бол тэр байдал чинь бүр гоё болох боломжтой. Одоо харин би нөгөө мөр хүзүү хоёроо яасан юм чи одоо ямар ч гэсэн өөрийнхөө юуг анзаараад байгаа. Нөгөө таны хэлдгээр дандаа нөгөө өдөртөө өөртөө нөгөө нэг талент хараад би зөрөгтэй итгэлтэйгээд өөртөө итгэлтэйгээл тэрийг хэлж байгаа л ямар ч гэсэн би сайжирч юугаа харуулнаа л гэд бодоод байгаа шүү дээ. Өөртөө итгэл. Яг зөв. Ёстой мундаг. Тэг та нөгөө өөртөө итгэж чадаад байгаа. Тэгээ нөгөө миний сургалтаар зааж байгаа бүх энэ аргуудыг сайн сонсоод анхааралтай сонсоод тэгээ дээрэс нь ганц мосоо зогсохгүй бүгдийг нь яг амьдрал дээр ажил хэрэг болгоод байгаа хгүй та. Тий. Гол нь ерөөсөө тэр л юм билээ. Хүн яг ингээд хүний юмыг зүгээр сонсоод чихнийхээ хажуугаар өнгөрөөд байх биш. Яг л тэрийг өөрийнхөө юм дээр бие дээр хэрэгжүүлэх өшөө тийм гадагшаага ерөөсөө анхаарлаа хандуулахгүйгээр яг л өөрлөгөө чиглүүлэхээр чинь хүн аяндаа юу яд юм биш үү? Сайжирдаг. Одоо жинхэнэ бодит өөрчлөлтийг бид нэр мэдэрч байгаа байхгүй. Тийм тэгэхгүй тэгээд ажил хэрэггүй болохгүй. Ерөнхийдөө бол нөгөө олон одоо янз бүрийн бас мэдлгүүдийг одоо мэдээллийг тараасан янз бүрийн бас үр дүнтэй үр дүнгүй сургалт ч юм уу багш нар бий. Тэгээ тэднийг нь болохоор ингээд зарим юм одоо хичээл зүтгэлтэй хүмүүсүүд үнэхээр амьдрал дээр ажил хэрэг болгоод байдаг. Тэгээ үр дүн үзэгдэггүй. Тэ яагаад гэвэл яг үнэн гол нь яг өөртөө хэрэгтэй өөртөө юу тэгээд л тууштай юмдаа ер нь тууштай л явах их чухал юм бэ энд гэж. Тий харин тийш тэ тууштай явна тэгээд одоо яг нөгөө нэг им үр дүнтэй аргуудыг яг амьдрал дээрээ хэрэгжүүлээд явхад бол тэгэл яг үр дүн гарна. Тэ? За. Тэгэхээр хоёлаа юу энэ зүйлүүдээ гоё дэлгэрүүлээд тэ та сайхан санаад чинь юу орж ирж байна тэдрийг гоё тайван хүмүүстэйгээ хуваалцаад тэ хоёулын чинь цаг байгаа юм чинь яаж сандрах шаардлага байхгүй. Тэ? Тэгээд гоё хэлий гэснээ сайхан хэлээл тэгээд бич. Тийм ээ? За. Тэгэхээр хоёлаа эхлэх үү? Хоёул юунаас эхлэв? Би тэгэл хөтлөөд явчихна. Та тэгэл тэрний дагуу юу ярихыг хүсэж байна, яаж хариултаа өгмөр байна те мэдрэмжээ сонсоод хариултаа өгöd явчихна. Эхний бичлэг гоё болсон шүү дээ. Нэг олон дахин ярьсан байсан шүү дээ. Би дараад нь яг сонсонгуудаа би нэр олон дахин яриад идэгэн манай хүүхдүүд юунад намайг ээж таад нэг юм дахин батаад яриад ингээд тэгдэм байх та гэж бодоод ямар сандаа одоо тэрийгээ засах юм байна гэж өөртөө ажиллаад байгаа шүү дээ. Ястаа мундаг та. Тэ өөрийнхөө ингээд нөгөө ажиллах талаа олж харж штэ. Тэ? Ингэж л хүн чинь нөгөө нэг сайжирч хөгждөг байхгүй юу? Тэ? Та тэгээд өөрийнхөө энэ сул талыг олж харж тэрнийг хүлээн зөвшөөрч ин гэдэг болов тэ. Тэгээ одоо энэ дээр би ажиллах хэрэгтэй байна гэдээ үйлдэл авч эхэлж ин гэдэг чинь болов үнэхээр том өөрчлөлт хөгжил одоо амжилт ахгүй юу? Тэгэхгүй зарим хүмүүсүүд ч юм бол ерөөсөө өөрийнхөө сул талыг харах хүсэлгүй байдаг шүү дээ ерөөсөө. Хүмүүсүүд хилээд байдаг, харуулад байдаг, тайлбарлаад байдаг, үгүйгээд одоо зүтгэждэг тий. Үгүй би бол бүгдийг зөв сайн хийж байгаа. Та нарт л асуудлууд байна гэдэг тий. Тэгэхээр бид чинь нөгөө хүний биеийг олж төрсөн байдал маань одоо бас эхлээд өөр дөр ажил хийх хэрэгтэй шүү дээ. Тий. Ер нь тухайн нийгэм чинь бид нар чи ерөөсөө тэгээд дандаа болохгүй бүтэхгүй гэх тийм юмд руу өсөж яатсан болохоор тэрийгээ дагаад идэм гэх байна. Тэгээд тэрийгээ одоо арай жоохон өөрчлөө тэр хандлага юу байдیں۔ Тэрийгээ л арай өөрчлүүл
хүн өөрөө өөрийгөө ойлгоод өөрөө л бусдыг ч гэсэн ойлгодог тий тэр нь чухал. Тийм. Тэгвэл анхны хуулийн гэж ярьсан бол таны анхных хэлсэн шүү дээ. Тэ? Тэгвэл та бас дажгүй ярьсан. Тэ мэдээж хэрэг чи анхны юм гэдэг чинь амар биш шүү дээ. Хүн болгоно одоо тэгэл ээрн муурн самбарсан юм чинь тэгээ заримдаа нөгөө юма тавтаж ярина. Тийм юм байх байхгүй. Бид нар чинь шууд л одоо мэрэгжлийн сэтгүүлч хөтлөгч хүмүүсүүд биш. Тэ? Ялангуяа мингийн шал өөр төрлийн салбарт өчнөө олон жил ажиллаж агаад тэгээ гівгийн таараа ингээд нэг өөрийнхөө сэтгэгдэл мэдрэмжээс ингээд бусадтайгаа хуваалцсан гэдэг чинь бол таны хувьас бол өөрөөсөө гаргаж байгаа маш том одоо зориг тий та үхүү гэж хэлээд сууш штэ. Тэгсэрнээсээ та бас нэрээ өөрийнхөө өөрчлөлтөөс хуваалцъя. Бусад хүмүүсүүдэд бас хэрэг болж магадгүй тий таны бас ярианаас яриг сонсоод бас зөндөө ухаарлж ойлголтууд авч байгаа хүмүүсүүд бас дор бүрнээ бий. Тэ? Тийм болохоор заавал бүх юм төгс юм шиг байх аль байхгүй. Бид нар чинь роботууд биш. Бид нар ямар ч гацалдаггүй, ямар ч одоо бид нар чинь ялангуяа энэ ярилцлагуудыг хийж байгаа чинь ийм бас ийм бодож иж одоо тэ эргцүүлэл хийж иж ярьж байгаа зүйл хэвгүй. Түүнээс бол бид нар юм уншаад байгаа юм биш. Одоо нөгөө телевизийн мэдээ хөтлөгч нар ч бол зүгээр экран дээр одоо юм уншдаг штэ нөгөө мэдээгээ зүгээр уншдаг штэ дэлгэцнээс. Тэгэхээр нөгөө ерөөсөө ээрч одоо гацхгүй юу ч яриад байгаа бараг царин ойлгохгүй шууд уншиж байгаа штэ. Тэ? Бид нар ч бол үгүй маш их хэрэгцүүлэлтэй ийм чухал том сэдвийн талаар ярьж байгаа болохоор бас хаяа бодох гацах ч юм уу нэг жоохон зогсолт авах ч юм уу. За тэрээс жоохон заримдаа сандрах юм бол эсвэл бол баг ингэж давтаж хэлж ийн гэдэг чинь энийг бас хүмүүсүүдэд хэд хэд удаа хэлж ойлгуулмаар байна гэсэн бас тань мэдрэмж төрсөн болоод бас та зориудаар давцсан ч байх бас магадлалтай. Тийм ээ? Тийм болохоор бид нар энэ өөрсдөө юм шүүмжлэлтэй хэд шүүмжлэлтэй ханддгаа болмоор нэгт. Хоёрт өөр хүмүүсүүд нь бас бусдыгаа шүүмжлэлтэй болмоор байна. Тэ хүнээс нэг тийм мэрэгжлийн байдлыг хүсээд ах нэг хүн ямар ч мэрэгжлийн биш хүн нэг зүгээр л бид нар хоёуланг чинь ярьсан бол зүгээр л хоёр хүн ярьж гин тэгээд энэ ярианаас одоо үзэх ёстой хүмүүсүүд нь үзээд сонсох юмаа сонсоод авах ёстой юм аа авна. Түүнээс л бид хоёр ч одоо нэг мэдээний орой мэдээ хөтлөд байгаа одоо нэг улс төрчнөр хоорондоо суучаад нэг чухал царайлал те нэг худлаа юм хоорондоо мэтгэлцээд байгаа зүйл болов биш шүү дээ. Зүгээр л энгийн хүмүүсүүдийн одоо яриа. Тэгээ иймэрхүү яриаг сонсч иж болоод тэгээд нэх айхтар өндөр шаардлага тавиал гацаад байна, ээрэд байна, давтаад байна, ийм байна, тийм байна гэж одоо шаардлага тавьдаг ч юм уу юм шүүмжлэлтэй ханддаг байдлаа болох хэрэгтэй. Одоо тэр хүмүүсүүд нь үзээд байгаа хүмүүст нь өөрсдөө хэрвээ яг ингээд камер дээр авах юм бол одоо яаж жигнэсээ бүр ээрч муурах бол бүр юу яаж солиорох бол ер нь хараал мараалаа хэлээл одоо нэг л өвчгнөл уур бухимдлаа гаргаад хөмсгөө зангидаа аваад нэг л ухаантай хүмүүсийг бүр эсэх гээд л одоо үзчих мэлхөө тий тийм байж хүмүүсүүд ерөнхийдөө эхлээд өөрийгөө анзаарч хараа. Хүнийг муулах гээд байгаа юм бол хүн шүүмжил тавих гээд байгаа юм. Шүүмжлэх гээд байгаа юм бол тий өөрийгөө ер нь юм нөгөө өөртөө нөгөө ер нь юм дүгнэлт хийдэг хүмүүсүүд чинь за тэгээд дээрэс нь ингээд хөгжиж яваа хүмүүсүүд суралцах сонирхолтой хүмүүсүүд эдгээр энэ хүмүүсүүд бол хизээч ерөнхийдөө хүнийг шүүмжилдэг. Ийм байна, тийм байна гэж ханддаг. Харин өөр дөр юу ч хийдэггүй, ажлыг хийдэггүй, өөрийгөө ерөөсөө нэг тийм бүхнийг мэддэг цараас нэг тийм эго цээжэд дэлцсэн. Тэгэл юм л бол хил амаараа бусдыг одоо айлгадаг, сүрдүүлдэг, дарамталдаг өөрийнхөө тэгээ цаашлах бол бүр эрэхтээ өнгөсөн ч юм уу би чамаас хүчтэй гэсэн нэг тийм сүрээ одоо гаргаж бусдыг айлгаж дарамтлж иж өөрийнхөө одоо нэг тийм сайхан байгаа сайн мундаг хүн гэдгээ мэдрэх гэдэг ч юм уу те одоо бол нийгэм хөгжиж байна одоо ийм айгонд тавцсан ийм худалч одоо ийм хүмүүсүүд бол таньдаг болцсон хин одоо үний юм яриад байна ярьж байгаа маа үнэхээр хүн хин ойлгоод байна
Тэ одоо хин үнэхээр зөв юм яриад байна гэдгийг одоо хүмүүсүүд ерөнхийдөө ялгаж салгах чадвартай хүмүүсүүд нь ялгаж салгадаг болцсон байгаа. Тэ тийм болохоор хоёуланг хийж байгаа энэ одоо одоо ярилцлага гэх юм уу яриа маань бол хүн болгонд одоо зориулсан зүйл биш ээ. Яа тэгвэл хүн болгоо ойлгоогүй. Цаг нэрээгүй хүмүүсүүд одоо энэ хоёр одоо юу садараа ярих гэж штэ. Өөрийгөө одоо энэ мөрөн дээр нь одоо байсан юм нь өөрөө зүгээр болсон л гэх юм нэг юм тэ яасан гинвэ ч одоо юу юм байж гэдгийг. Гэл нөгөө хил амаад асуудаад зарим хүмүүсүүд чинь тэгэл усны санаас хинч намайг харахгүй юм чинь сайхан энэ хоёрыг доромжлээ ч гэдэг юм уу энэ хүмүүсүүдийг доромжлээ гэдэг ч юм уу нэг те хийх юм авалж ядсан хүмүүсүүд зөндөө би тийм болохоор тийм хүмүүсүүдийн хэлж ярьж байгаа ч юм уу өгнүүдэд бол бид нар ач холбогдол ерөөсөө өгөхгүй. Ягаад ялангуяа бидний зорилго бол одоо хүмүүсүүдэд хэрэгтэй энэ мэдлэгийг үр дүнтэй энэ мэдлэгийг ялангуяа бид нар хуваалцах гэдэг нь шүү дээ. Бусад хүмүүсүүдэд. Тэгээ одоо удахгүй та өөрийнхөө яг бодит одоо өөрчлөлтүүдээсээ хуваалцаад ийм байна. Гэт хуваалцахаар хүмүүсүүд үнэхээр өөрсдөө сонсоод тэгээд үнэхээр хүлээж авах хүмүүсүүд нь хүлээж авнаа. Авах ийм юм үнэхээр боломжгүй гэж өөрийнхөө боломжийг одоо хааж байгаа хүмүүсүүд бол тэр хүмүүсүүдийн л асуудлууд ерөнхийдөө бол биднийх биш. Бид нар харин тэр хүмүүсүүдэд туслахыг хүсэж байна. Тэ худлаа ярих гаггүй худлаа нэг юм зарах гээд байгаа ч юм уу нэг тийм үр дүнгүй нэг эмчилгээ зарах гээд байгаа ч юм биш. Тэ тэгээд ойлгох хүмүүсүүд нь хүлээж авах чадвартай хүмүүсүүд нь угаасаа энергээр татагдаад одоо хойлон гэж ярилцлагыг сонсоод суралцуулээ. Дор бүрнээ сураад явчихна. Тэ? За тэгэхээр хоёлаа юу вэ? Одоо бичлэгээ эхлэв дээ, тэ? За. Сайн байцгаана уу та бүгдтэй ийм гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шүтрүү гэдэг. Би төгс амьдрал суваг болоод одоо энергийн ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. Тэгээд бас бид бол бурханлаг оршгүй гэдэг онлайн бясалгалтай холбогдсон ухамсар даад ертөнц энергийн талаар мэдлэгийг олгодог, сургалтыг бас зохион байгуулдаг одоо багш нь зохион байгуулагч нь ийм хүн байгаа. Тэгээд өнөөдөр би миний сургалтанд одоо эхнээс нь анхан шатнаас нь эхлээд нэг дэх шатнаас нь эхлээд дөрөв дэх шатнд хүртэл суусан. Тэгээ өөрөөрөө одоо энэ сургалт бясалгалаас сурч авсан зүйлүүдээ үнэхээр амьдрал дээр хэрэг болгоод тэгээ одоо үр дүнг үзээд явж байгаа ийм одоо мундаг одоо ихчтэйгээ гоё ярилцлага хийх гэж байна. Өмнөх ярилцлага нэгдэх ярилцлагыг өмнө хэдэн 7 хоног өмнө хийсэн байгаа. Та хэд маань үзэж амжааг байгаа бол одоо сугруу маань муу ороод энэ бичлэгийнхаа доод тайлбар хэсэгт бас оруулчих. Тэгээд тэрийг бас сонсох гэсэн бол сонсоорой. Тэг өнөөдөр болохоор 2 дахь шатн болж байгаа одоо хийж байна. Өмнөх бичлэг маань болохоор болормагчийн маань уцсны цэник дуусаад тэгээд дуусгаж чадаагүй тэгэж талаас нь тасалсан байгаа даа. Гэхдээ өнөөдөр ингээд харахад бол юм бүхэн одоо ерөнхийдөө утга учиртай болдгийг л одоо ингээд бид нар олж харж анзаарч байна. Одоо тэр үед дуусах ясгүй байсан байна. Тэ? Сүүлийн одоо дөрөвдүгээр шатны маань сургалт өнгөрсөн 7 хоногт явагдаад дууссан байгаа. Тэгээд дөрөвдүгээр шатнаасаа бас сургалтанда болормагч маань суугаад бас бясалгалдаа хамрагдаад тэгээд сурсан зүйлүүдээ бас амьдралдаа маш үнэнчээр тууштайгаар ажил хэрэг болгож өөрөөрөө ажлуудыг хийж өгсөний үр дүнд бас дараагийнхаа гайхалтай одоо өөрчлөлтүүдийг мэдэрсэн байна, мэдрээд явж байгаа юм байна. Тэгэхээр энэ одоо бас өөрийнхөө шинэ дуршлагаасаа өнөөдөр бас бид нартай хуваалцах юм байна. Тэгээ болормагчтай танд энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгээ та сайхан шинэлвүү. Сайхан шинэлээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бүгдтэй.
багштай ч гэсэн. Баярлалаа. Бид нар чи нөгөө нэг дандаа завгүй гэл нэг дээр үед чи нөгөө бид нарыг залуу бах чи ажил хий гэл ерөөсөө ажиллаа л хийх ёстой. Чи ажилгүй бол болохгүй гэл тийм бүр толгойд орчихсон. Тэрүүгээр л нөгөө ажиллаа хийсээр хагаад өөрийгөө шандарахгүй хүн яваад идэм байх. Тэгэнгүүтээ нэг жоохон өөрийгөө анзаараад эхлэнгүүтээ ерөөсөө би чинь өөрийгөө анзаарч байгаа юм чинь энэ бяцлаглалын сургалтанд ерөөсөө багштай олж тууштай суух юмсан гэж бодоод тэгээд нэг хоёр дахь шатн дээр би нөгөө эхний нэг хоёр дээрээ суугаад нөгөө мөр гар маань бүр сайхан тэгшин болчиход тэрэндээ баярлаад нөгөө нэг юугээ бяцлаглаа бол тогтмол хийж байгаа юм чи тогтмол хийгээд алгасахгүй хийгээд сонсоод явах биш ер нь өөр дээрээ хэрэгжүүлээ гэд хэрэгжүүлээл тэгээд зарим үед нөгөө нэг өөрийнхөө цаг заваар янз бүрийн юм сонсон л доо тэр сонсож байгаа зүйлээ одоо нөгөө хэрэгтэй зүйлд одоо авах зүйлээ аавна авахгүй зүйлээ авахгүй тэрийг өөр дээрээ хэрэгжүүлээд тэгээд би бас өөр ингэж бяцлал хийж явахдаа миний ингэж нэг мөр хөзөө айгүй хүнд ойр гэдсэн баггүй. Тэгсэн тэр бүр хөнгөрөөд бүр нөгөө нуруунд дээрээс баг юу ачаа нэг хүнд юм л аваад яасан юм шүү. Тийм хөнгөн айгүй сайхан болцсон шүү. Тэгээд би нөгөө нэг бяцлал хийж явахдаа өөрийгөө анзаараад байдаг байхгүй юу. За ер нь би бол өрд нь өөрийнхөө тэр дутагдлыг ингээл аажмаар нэг ганц хоёр дутагдлаа ингээл ажиглал би чи ингээд идэх юм бэ ингээл өөрлөгөө л ер нь гараал тэгээ нөгөө нэг бидний ер нь анхаарал чи дандаа гадагшаага чиглээд идэг. Тэгээ гадагшаага чиглэхээр хүн чи ерөөсөө өөрлөгөө нөгөө дотгошоо өөрөө би юм бэ би ер нь яах ёстой вэ гэдгийг бодохгүй дандаа л анхаарлаа гадагшин чиглүүлээд идэг. Тэрийг болоод ерөөсөө би дотгошоо өөрлөгөө чиглүүлэх юм бэ. Өөрийнхөө дутагдлыг ингэж юунд сургалтанд суугаад ингэж яах гэсэн дандаа өөрлөгөө ингэж дотгошоо болж байгаа байхгүй юу. Дотгошоо өөрлөгөө л анхаарал ерөөсөө энэ дотор чинь нэлийн одоо бидний дотор маш их хүч байгаа гэж тэгээ нөгөө багшийн тэр бяцлаглалын юу чинь дистарат айгу сайхан явж байгаа байхгүй. Тэгээд яг тэр дистараслыг сонсоод тэрүүгээр өөрийгөө эрүүлжүүлээд тэгэд явж байна. Тэгээ болормагч маань бол одоо энэ сургалтанд суусан хугацаанд 4 сар штэ тий анх бол эхний шат нь бол 9 сард явагдсан. Тэгээд 4 одоо энэ хугацаанд бол 4 хичээл 5 сар тий. Ерөнхийдөө сараар нь тооцох юм бол 5 сар бараг 6 сар ч юм уу тий. Тэгвэл нөгөө энэ хугацаанд болохоор 4 сарын хичээл явагдсан байхгүй 4-7 хоногийн 4 шатны хичээл тий. Тэгээд сургалт явагдсан байгаа. Энэ хугацаанд болохоор болормагч маань болохоор маш одоо эрчимтэйгээр маш гоё өөрчлөлтүүдийг өөр дээрээ ингээд мэдрээд өөрийгөө одоо жихнээс нь амгааж сурч байгаа маш одоо мундаг хүн байгаа хгүй юу. Би бол дотроо бол бас болормагчаар бас бахархаж явдаг. Тэгээд тэ одоо болормагч маань миний одоо сургалтанд сууя гээд надаас бас юм сонсож авъя гээд тэ нэгээ бас хүлээн зөвшөөрөөд тэгээд нөгөө бас багштай болъё сургалтанд сууя гээд ингээд энэ сонголтыг бас хийсэн маш бас зүг байгаа хгүй. Хүн өөрөө одоо энэ бүхний утга учирыг олно гэд явах юм бол боломжгүй бол биш боломжтой. Тэгтээ хүн маш олон зүйлийг одоо өөрөө л бүх зүйлүүдийг ойлгож авахын тулд маш олон ном сургалт одоо материалуудыг сонсож одоо өөрөө энэ судалгааг эрэл хаагуулыг хийх хэрэгтэй болдог байхгүй. Тэгэхээр нэлээ маш их олон цаг, олон жил маш энерги,
бас нэлээд их хөрөнгө оруулалтууд их янз бүрийн сургалтанд сууж багшуудын ярилцлагуудыг сонсож авч иж гээд те. Миний болохоор энэ нөгөө сургалтыг зохион байгуулж байгаа гол одоо зорилго бол би ч одоо энэ бүхнийг судлаад маш олон ерөөхдөө одоо жилиг зариусан байхгүй юу? Тэ одоо ерөнхийдөө бол нэг 20 орчим за тэгээд бүр анх одоо жоохон байхдаа би чинь 6 7 8 настай байхдаа одоо яг хүн гэж яг юм бэ? Тэ бид нар одоо яагаад энэ дэлхийд ингээл хүн гэж төрөөд идэм болоо? Хүний амьдрал одоо яг ямар утга учиртай юм болоо? Тэ бидний энэ одоо амьдрал утга учиртай мó утга учиргүй зүгээр бид нар бүх юм тохиолдоод яваад идэг. Тэгээд одоо сурах хэрэгтэйг нь 10 жилд явна, сүүлд нь их сургуульд орохгүй бол орохгүй, тэгээд ажил хийн тэгээд одоо бид нар одоо нэг энд төрдөг нь бол нэг одоо ажил хийх гэж төрдөг юм уу? Амьдрах гэж төрдөг юм уу гэдгийг одоо зарим хүмүүсд бүр учрааж ойлгохгүй баг явж байгаа байхгүй тийм бүр одоо яг л ажил хийхин төлөө төрсөн юм шиг хүмүүсүүд их шиг байна штэ. Тэ? Дөрөв бас нөгөө болормаагч маань хэлсэн маш их одоо ажил хийж завгүй явсан байна. Анхаарлаа одоо ингээд ажил гэдэг ч юм уу амьдрал гэдэг одоо тий зүйл рүү гэр бүлгээл тий ингээд бүх зүйлүүд дээр анхаарал нь бол гадагшаа явж байсан байна. Өөрийнхөө дотгошоо ерөөсөө өндөж харж байгаагүй баг байгаа ахгүй тий. Одоо тийм цаг завч баг байдаггүй ч юм уу тий амьдрал баг тийм боломжийг олгодоггүй ч юм уу. Хүн үнэхээр өөрөө одоо энэ боломжийг өөртөө гаргая гэж хичээж бүр одоо зүтгэж гарахгүй болвол за тэгээд ерөнхийдөө бол ингээд бидний амьдралыг болвол ингээд энэ нийгмийн систем маань болоо шууд удирдах явцдаг байгаад байгаа байхгүй тий та бол одоо ингээд ажиллах хэрэгтэй энэ цагийн хооронд ажиллах хэрэгтэй тэгээд тэрний дараа гэр бүл байна уу хүүхдүүд байна уу хоолунд хийн үү яана вэ гэл бүх юм чинь ингээд нөгөө цаанаасаа ургаал гараад ирчдэг шүү дээ тий хүн нөгөө жоохон сэхэл аваад жоохон одоо юу илээ гэдэг нэг жоохон эргэцүүлэн бодох цаг өөртөө гарах юм бол тэ нэг жоохон зогсолт аваад за юу илээ гэдэг ингээд амьдралаа эргэцүүлж боддог байгаа хгүй тий. Тэгээд тэгж боддгоо явсаар байгаад одоо энэ амьдралаа өвддөг хүмүүсүүд бас зөндөө бий тий. За тэгээд би багасаа нөгөө нэгэн талаар одоо судалж явсан болохоор нэлээд олон жил миний хувьд бол орсон. Би ч ерөнхийдөө бол 20 онд бол энэ бүр ийм дотоод ийм амар амгалан тайван байдлыг ингээд мэдрээд бүр яг жинхэнэ утгаар мэдрээд тэгээ миний нөгөө бодол болол ингээд айгүй гой тайвширч чимээгүй болж эхэлсэн байхгүй. Тэрнээс өмнө бол би чинь одоо 10-аад жил шахуу бясалгал хийдэг ч юм уу тий тэгэл ерөнхийдөө бол хувь хүний хөгжил гэдэг ингээд сонирхол 15 6 жил болсон. Энэтрээгээд ингээд нэлээд олон жил олон талаас нь биенүүд ингээд судалж иж одоо өнөөдрийнхөө энэ хэмжээнд хүрсэн байхгүй юу? Би одоо өөрийгөө яг айхтар одоо ингээд гэгэрсэн айхтар мундаг хүн гэж хэлж байгаа зүйл бол биш. Миний гол санаа бол би ийм гоё дотоод амар амгалан энэ бодлоо тайвширсан байхад мэдэрхийл хүсэж исэн. Одоо 20 жилийн өмнө ч юм уу 15 жилийн өмнө бясалгал хийж эхэлж байхдаа. Тэгээд мөрөөдөж явж исэн. Тэгээ ийм дотоод амгалан гэдэг зүйлийг мэдэрх юмсан. Тэр үед чинь 15 жилийн өмнө 20 жилийн өмнө ч би ингээл гадаадд бас ингээл сургууль соёл сурна хүний оронд одоо газараа тэ ингээл тэгэл өөрийгөө болгоно шалгалт шүүлгээ болгоно гэл ингээл тэгээ дээрээс нь болохоор ингээ нэг дотор нэг юм яваад идэг нэг юм одоо энэ амьдралын утга учирыг ойлгохыг хүсэж байна доо тэ гэдэг нэг юм мэдрэмж багаас угаасаа явж исэн. Тэгээ тэр мэдрэмж маань ерөөсөө намайг тайван байлгадаггүй. Тэгэл намайг дандаа нэг эрэл хайгуулууд хэлгүүлээд идэг гэсэн байхгүй. Тэгэл би чинь хувь хүний хөгжил рүү явж ороод тэгэл дараа нь сүүлдээ бясалгал гэдэг зүйл рүү явж ороод дараа нь энерги гэж яваал сүүлдээ даалт ертөнц гэж яваал сүүлдээ ингээл хүн өөрийгөө ангах боломжтой өөрийнхөө одоо амьдралыг бүтээх ийм чадваруудтай байдаг юм байна гэдэг энэ одоо зүйлүүдийг мэдэж ойлгож аваад тэр бүгдийг амьдрал дээр хэрэгжүүлэл
Тэгээд ингээ мөрөөдөө зориод явж ирсэн нэг өдөр хараа ингээд 20 он гараад энэ байдлаа мэдэрч гисэн байхгүй юм. Дотоод тайван байдал нэ. Энэ бол үнэн тасархай мэдрэмж ахгүй бүр ингээл юунд ч санаа зовхгүй, өөрөө ч яарахгүй. Тэгэл ингээл чихмхэн ингээ нөгөө цогцолтгүй бодогдоод байсан ботал чинь ерөөс ингээ унтарч ичив чимэг болчих. Тэнгүүд хүн аюу тайван байдлаар эргэн тойрноо ингэж ажиглаж харна, амьдралаа ажиглаж харна. Тэнгүүд нөгөө шуу муурнууд нэг гоё ингэж эргэж байгаа чимээ мэмээ хүртэл ингээл чихэнд сасагдаж эхлээл. Вау, ямар гоё юм бэ гэл. Тэгэл нөгөө годамжаар явж идэл гоё хөргөн жижигэн дэлгэрж байгаа цэцэг мэцэгнүүд ч юм энэ тэнд байгаа цэцэг ч юм уу гоё мод цотууд ингэж олж хараад вау, ямар гоё юм бэ гэл ингээл энэ амьдрал энэ дэлхий чи ямар гоё юм бэ гэл ийм жижигхэн зөвлөдөөс хүн ингээд нөгөө аз жаргалыг мэдэрч эхэлж байгаа байхгүй юу. Тэ? Өмнө нь бол тэгэл айгүй завгүй одоо сургуульч гэдэг юм уу, ажилч гэдэг юм уу ингээл бөө стрессцэн хүн завгүй явж идэг. Тэгээд яг уу мэдээж хэрэг гой газруудаар орж гараад явна юм үзэж мүзэлтэй гой газруудаар аялаад явдаг ч юм. Тэгсэн ирнээсээ бүр энэ аз жаргалыг би ерөөсөө тийм одоо зүйлүүдээс мэдэрч байгааг байхгүй. Энэ бүр аюу сонирхолтой мэдрэмж байсан байхгүй. Тэгээд энэ чинь ямар гоё юм бэ гэл. Тэгэл сүүлд нь надад бодол орж ирчихсэн байхгүй. Тэгээд энэ мэдрэмжийг хүн болгон мэдэрч үзээсэй гэдэг ийм мэдрэмж одоо хүсэл төрж ирсэн. Тэгээ сүүлдээ би чинь өөртөө улам ингээл танилцах хэрэгтэй байна. Одоо хүн болгон чинь энд өөрийн гэсэн нөгөө өгдлөөтэй, авьяас чадваруудтай, потенциалтай байдаг юм байна. Нэгт хоёрт болохоор сүнс болгон маань зоригтой байдаг юм байна. Тэ? Тэгэхээр би энэ зүйлүүдийг судалж ойлгосныхан дараа за миний одоо яг чаддаг зүйл юу юм бэ? Яг миний энэ амьдралд одоо ирсэн шалтгаан юу юм бэ гэдэг ингээд хань чигсэн байхгүй. Тэгээ сүүлд нь хараа би бичих туртаа гэдгээ санаад хөөхд байхдаа бичин шүү. Жохон одоо 8-9 настай хүүхэд чинь шүлэг бичдэг байсан байгаа. Сүүлд нь өдрийн тэмдэглэл бичдэг байсан. Тэгээ сүүлд нь 15 6 хүрээл анхны одоо хайрмаар гэсэн юмнуудыг мэдэрч эхлэнгүүтээ тэрнээ дагаас шүлэг мүлгүүд ингээл бичдэг. Сүүлд 17 молоо хөрөнгөт чинь тэдрийгээ шууд орчиж байгаа байхгүй хайчиж байгаа. Яа тэгвэл нөгөө нэг найзуудтайгаа байх те одоо бусад хүмүүсүүдэд хүлээн зөвшөөрөгдөг таалагдах тэр хүсэлдээ илүү автангуудаа өөрийнхөө хийх дуртай зүйлүүдэд орхиж эхэлж байгаа байхгүй тий. Тэгээд би чинь нөгөө юмнууд орхичихсан байсан болохоор нэлээд олон жил нөгөөдүүд хийхэ болоод мартчихсан. Тэгээд сүүлдээ ингээд бүр тайвшраад бүр өөртөө ингээд тотносоод өөрийгөө сонирхоод өөртөө танилцаад ирсэн чинь нэрээ бичих туртай штэ. Тэгээ би чинь нөгөө янз бүрийн зүйлүүдийг нөгөө энэ тэр үед чинь олон одоо зүйлүүдийг сураад уншаад ингээд ойлгоцсон. Тэгээ дээрээс нь надад янз бүрийн бодлууд орж ирдэг. Юмэг би чи юм олон өнцгөөс нь ингэж харах дуртай. Тэгээ нэг юм руу ингээд шууд шүтээд яваад орчдөг биш. Дандаа асуултууд асуудаг. Энэ одоо үнэн юм уу, гүй юм уу гэдэг ч юм уу. Тэгээ дандаа юм асуултууд асуудаг. Тэгээ сүүлд нь би нэрийн авьяасаа ашиглаад ном бичих хэрэгтэй юм байна. Ном гаргах юмсан тий хүмүүсүүдэд хэрэгтэй. Би ч одоо энэ одоо төвшөнд хүрэх гэж өчнөө олон ном, өчнөө олон сургалт, өчнөө олон одоо материалуудыг сонсож нэлээд олон жил зарсан байхгүй. Тэгэхээр нэг хүмүүсүүдийг цаг хугацааг нь хэмнэх юмсан тий гэдэг ийм нэг яг үнэн мэдлгүүдийг нь хэрэгтэй зүйлүүдийг ингээд арга техникүүдтэй ингээд бичсэн гоё ном гаргая гэж зараад тэр намаа гаргаж ирсэн. Одоо 4 жилийн өмнө гаргасан юм байна. Гэхдээ тэр санаа тэр мөрөөдөл бол нэлээд өмнө үүсчихсэн байсан. Тэгээ юм чин болохоор нэг дандаа бүрдэх цагтаа бүрддэг, гарах цагтаа гардаг, биелэх цагтаа биелдэг байгаа байхгүй. Тэгээд тийм ном гаргах юмсан гэж хүсэж зорж байсан. Тэр нөгөө Porsche хэл дээр гаргасан. Тэгээ одоо тэр ном маань бол англи, испани хэл дээр бас орчуулагдсан байгаа. Удахгүй бас монгол хэл дээр гаргах санаатай байна. Тэгээд харин миний ийм санаа хүсэл явж байсан. Тэгээ сүүлдээ одоо ийм гоё сурвалжуудад зохион байгуулах юмсан гэж бас мөрөөдөж явж байсан. Тэгээ ерөөхдөө ийм бас YouTube сувг нэгээд бас ингээ хүмүүсүүдтэй энэ талаар өөрийгөө мэдж байгаа, олж харж байгаа өнцгөө мэдрэмжээсээ туршлагаасаа бас хуваалцъя. Хүнд хэрэг болох юм болов
бас л анх эхлүүлж байгаа юм чинь өсөнд хүндэж өчнөө эргэлзээ намайг хинж сонсоо илээ. Тэ миний одоо сурч мэдсэн зөвлөхөнд хэрэг болох ч юм уу, гоо ч юм уу гэсэн ингээл янз бүрийн өөрийгөө бас дарсан мэдрэмжүүд дээр дүүрэн. Тэгэл нэлээд хэдэн жил бас тиймэрхүү бодолтой эргэлзээтэй явж байгаа. Сүүлдээ тэгэл нөгөө сүнсчин болол тэгэл хүнийг одоо тийш тэрийг ажлыг хийх хүртэл одоо хэмжээнд оролдог байхгүй юу? Штэ. Гүжүүлэл яваад их бол хүн тэгээд байр байдал нь олон тортно. Тэгээд энерги чинь бүр мэдрээ за яах вэ одоо тэгэл бүр ингээл бусдаа хуваацмаар санагдаад байгаа юм чинь тэгэл үзэх хүмүүсүүд нь үзэн ойлгох хүмүүсүүд нь ойлгоно. За үзэхгүй байсан ч одоо яах вэ? Бүр надад ийм мэдрэмж байгаа юм ч одоо тэг юм хэрэгцээ байгаа юм чинь тэгэл өөчсөн бичлэгүүдээ хийж эхлүүлээ гэл. Тэгэл нэг ээрч муураад бас миний монгол хэл тэр үед чинь айхтарч сайн байгаагүй би чинь гадаадд нэлээд олон жил болчихсон. Тэгэл өдөр болгон нөгөө өөр хэлүүд дээр чинь ажиллаа хийн, хичээлүүдээ хийн. Дээрээс нь ингээд 2 хэл, 3 хэлийг холчдаг ч юм англи, пош хэл гэл монгол хэлээрээ баг. Тэгэл ээрч муураад гацааж мцаал эхлүүлжсэн шүү дээ сувга. Тэгээд одоо бол яг монгол хэлээ бас сайжруулах тав дээр хичээж ажиллаж байна. Гэтэ одоо бол бас тасархаа сайхан мэрэгжлийн одоо хөтлөгч сэтгүүлч шиг болчихоогүй лээ. Тэгтээ бол би өөрийнхөө одоо байдалтай бол бас сэтгэл хангалуун байгаа. Мэдээж хэрэг яваандаа улам сайжрах нь ойлгомжтой. Тэгээд тэгээ хараа намаа гаргая гэж бодоод энэ YouTube сувгаа эхлүүлэе гэж бодоо. Сүүлдээ гоё. Тэгээ би чинь 3 жилийн өмнө бас нөгөө хүнийг ангаах ийм сургалтанд пош улсад суусан байхгүй. Тэгээд яг нөгөө энэ арга техникүүдийн сураад 6 сарын. Тэгээд сүүлдээ практик хийгээд тэгээ сүүлдээ ингээд хүмүүсүүд дангараад эхэлсэн чинь үр дүн үзэж ийн гээд тэгээ үнэхээр гайхалтай үр дүнг манай одоо үйлчлүүлэгчнэр бас үзсэн байхгүй. Тэгээд явж байгаад бас сүүлд нь би энэ одоо тэгээ энийг маш их стресстэй өвчин зовлонгаар дүүрчихсэн байна. Тэгээ энэ бүх хүн болгонд одоо би ч юм уу над шиг ийм хүмүүсөд хүрэх боломж байхгүй. Нэгт. Хоёрт угаасаа бид нар чинь энэ дотор агуу хүч байж идэг. Юм болгоныг ийм бүтээх, bijүүлэх одоо энэ хүч нь байд юм чинь хүн болгонд энэ хүчээ итгэвчүүлээд өөрсдөө дор бүрнээ ангааж сурах аргад нь одоо бас зааж өгвөл яадаг юм бол тэгээ заавал хүн өвтгөрөө эмчтэр ч юм уу андаагч хүн дээр очих шаардлагагүй өөрийгөө ангаждаг болчвол тэгээ хүн бүр дор бүр нь өөрийгөө ангаж юм бол нийгэм маань маш гоё хурдан ангаагдах гад гоё болох гэдэг байхгүй тийм болохоор бас энэ санаа орж ирээд энэ сургалтаа зохион байгуулъя гэж шийдээд тэгээд бас л анхандаа бас янз бүрийн одоо эргэлзэх санаа хүмүүсөө цуух юм уу гүү ч гэдэг ч юм уу тэгтэл бас нөгөө сонсох ёстой хүмүүсүүд нь тэгэл яаж ижаал хүрээд ирчдэг тэгээ одоо ингээд сургалтанд сууж байгаа хүмүүсүүдээс маань бас ингээд өөрсдөө ангааж сурч ийм гой бодит өөрчлөлтүүд орсон ингээд энэ өөрчлөлтүүдээс болормаагч маань ингээд бид нөгөө Facebook групптэй байдаг. Тэн дээрээ гоё ингээд чөлөөтэй хуваалцаад тэгээд нөгөө ийм өөрчлөлтүүдийг бас ингээд хүмүүсүүд маань сууж байгаа хүмүүсүүд маань одоо үзэж байгаа юм байна. Энэ аргуудаас гоё суралцаад үр дүнтэй байгаа маань гэдгийг сонсоод уншаад би чинь бол дотроо бүр баярж байгаа юм чинь. Миний одоо хийсэн одоо зорилго чинь энэ байхгүй юу? Тэгээ бүр одоо хүмүүсийг энэ талаар одоо ойлгосоо мэдээсээ заавал хүн өвдөх юм бол ийм ухаал байхгүй. Заавал хүн одоо өөрийнхөө өвчнийг одоо хагалгаанд хүрэх хэмжээнд ч юм уу хор тавдрын хэмжээнд аваачиж байж одоо өөрийгөө өвдсөн юм байна гэдгээ ойлгодог биш. Анхаан шатнд нь хүн өөрийгөө онцлоод за миний энд нэг юм асуудал байгаа юм биш үү гэдэг хүн өөртөө холбоотой өөрийгөө мэдэрч чаддаг бол хүн мэддэг байхгүй. Харин хүн завгүй их явдаг байхаар гүгээл завгүй бол яваад тахлаар ерөөс хамаг анхаарлаа ингээд гадагшаа очиж тахлаар өөрийнх нь хаана ямар зөвөр байна юу одоо ингээд жоохон өвчлөөд эхлээд байна гэдгээ мэдхээ болчдөг байгаа байхгүй. Мэдхгүй. Тэгэхээр болормаагч маань болохоор ингээд
өөрийнх асуудлуудыг мэдсэн байна. Тэгээ одоо энийг ингээд баг багаар ингээд тайлаад явж байна. Тийм би нөгөө хүн болгон адилгүй гэд нэг сайхан үг өгдөн шүү дээ. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэд. Тэрнтэй би нөгөө нэг ажил хийдэг байхдаа өвддөггүй байсан тэрний нэг хаяч нэг хүнд гинт нэг ингээд юм тулгардаг шүү дээ. Ингээд ажиллаа хийгээд алхаад явжсэн чи миний өвдөг ингээд гинтхэн улраал ингээд өөрөө ирэхгүй унахгүй би. Тэгсэн чинь миний ингээд өвдөд тэгээд хөлөө өвдөнгөт нь би нөгөө нэг эрити гэдэг нөгөө нэг энерги нэг юу гэдэг шүү дээ. Тэрэн дээр нөгөө нэг намайг нэг таньдаг ихч тэрэнд нэг 2-3 хоног яваад ирчихгээд тэгээд би нөгөө нэг хөл айгүй амар өвдөд исэн чинь тэрэнд нэг 7 хоног явлаагүй лээ 7 хоног ч болоог баха. Тэгээд хөлөө зүгээр болгоцсон. Тэгээ би чи ерөөсөө нэг эмнэлэгт үзүүлэн барин гэж ерөөсөө тэгдгүй юм чи ажил гээл гүгэдсэн нөхөр чинь. Тэгээд тэрийг тэр чигээр нь хайчаал ер нь зүгээр өөрийгөө нөгөө энгийн аргаар одоо хүмүүстэй адилхан заавал юм уугаал заавал эмнэлэгт үзүүлээд байхгүй зүгээр нэг надад тэгж тохиолдож тийм юм. Зүгээр тэгээд тэр энерги өндөр нэг ганц хоёрхан ягаал тэгэл зүгээр болчихсон ш. Тэгэл би нөгөө хайчаал нөгөө ажил руугаа бас л улаараад ажил гэлгүйгээд ам чи өөрийгөө ч анхаарахгүй байхгүй. Тэгээс тэ багшийн хэлдгэр нөгөө нэг 20 онд чи нөгөө ковид болол өөрийгөө нөгөө нэг анзаарах жоохон юу цаг зав гарч байгаа байхгүй юу жоохон амралт өгөл тэгэнгүүт нь л юм уу сонсож байгаа л интернет мэд сонсож байгаа л ерөөсөө би нэг бяцлал хийгээл нэг онлайн багштай бол яг гэж бодоод багшийг сонгонгуудаа тэрнээс өмнө би бол ерөөсөө өөрийгөө ажилд нэг жоохон ажиллаж исэн ч гэсэн ерөөсөө өөрийгөө мэдрэхгүй байсан. Тэгэл мэдрэхгүй яснаа яаж яасан бэ гэсэн чинь 2-3 удаа би нөгөө нэг бяцлал ингээл хийсэн чинь ерөөсөө өөрийнхөө нэг тэр дутагдлыг одоо нэг өөртөө байгаа юу багаар анзаараад хүн сайжруулад яваад идэм шүү дээ. Ерөөсөө тэрийг анзаарахгүй ажил хийгээд өөрийгөө би болж гин гэж хүн чинь ерөөсөө нөгөө нэг хайрцагт орчихсон. Одоо тэгж болохгүй ингэж болохгүй бүр тийм юунд орчихсон. Тэгээд хамаг юм одоо төвчсөн байдаг юм байна. Тэнгүүтээ за өстэй энээсээ гарч би ямар ч гэсэн өөрийнхөө юг дотоод юг одоо эмчилж өөрийгөө эдгэх хэвээр байна дээ гэд. Надад тэгтээ ч нэг тэгж юу ятлаа эмнэлэгт яадаг өвчин байхгүй мөртлөөсөө ерөөсөө л би энд явж өөрийгөө ирүүлж бусдыг ч гэсэн юу яах юм бэ гэж бодсон. Ангаах юм бэ гэл. Тий, магадгүй нэрээ та одоо энэ зүйлүүдээ маш сайн сурж аваад тэг өөрийгөө одоо бүх сайхан ингээ бүх зүйлийг бүх шатнд гой ангаачих юм бол та яг өөрийнхөө энэ одоо олж авсан мэдлэг туршлагаа бусад хүмүүсүүдтэй хуваалцаад бас бусад хүмүүсүүдийг ангаах шат руу орж болохгүй гэж бүх зүйл боломжтой. Та бас тийм боломжтой байх магадaltaй. Яагаад гэвэл та энэ зүйлүүдээ айгүй маш сайн хурдан хүлээж авч байна. Тэгээд таны энерги чинь өөрөө бас айгүй тийм хүчрэх гоё байгаа хгүй юу? Та энэ зүйлээ олж аваад шууд амьдрал дээр хэрэгжүүлэнгүүт маш богино хугацаанд үр дүн үзэж чадчихна. Тэгэхээр энэ бол бас таны нэг онцлог байх магадaltaй байгаад байгаа. Олон хүн нөгөө нэг эргэлзээгүй айгүй тууштай юмд бүр айгүй тийм юу хандах ёстой юм байна гэж би ойлгосон шүү дээ. Ер нь хүн тэнцвэртэй тэгээд айгүй зөв талаас нь хүн чинь ингээд өөрийгөө баг зэрэг мэдээд ирэхээр хүнийг шүүмжлэхгүй одоо нөгөө хүний дандаа муу талыг олж харахгүй одоо энэ бяцлалд явснараа би дандаа хүмүүсийн ингээд сайн талыг нь олж тараад одоо тэр муу тал бол бодогцохгүй заяа. Тэгээ айгүй тайван айгүй сайхан бүр нэг сэтгэл нэг айгүй амгалан сайхан байдаг штэ. Тэр мэдрэмж бүр надад төрөөд байгаа штэ. Анх 1-2 дахь юунаас л тэгж төрсөн. Тэгэл дараагийнхыг ингээд дөрвөлжлүүлээл
суугаад ирсэн чи бүр улам л ингээд тайвшрал айгүй сайхан болоод тэгээ ямар сандаа бүр хүн бол эргэлзэхгүй тууштай юмд их юутай байх хэрэгтэй юм байна. Энийг л одоо бусад юмнууд суралцаасаа заавал хүн болгон ажилгүй юм чинь заавал одоо өөрсдийнх нь сонголт шүү дээ. Хүмүүсийн өөрсдийн сонголт. Тийм болохоор юмд тууштай тэгээд маш юутай байгаасаа л гэж хэлээ да. Итгэл өмчлөлтэй бас байх хэрэгтэй тий. Та харин нөгөө ямар ч эргэлзээгүй байна гэдэг бол энэ үнэхээр гайхалтай зан чанархгүй. Хүмүүсүүд ялангуяа одоо ийм энерги ангаалт ч юм уу тий иймэрхүү сургалт ч юм уу суухаараа маш их эргэлзээтэй байж идэг. Тэгээ ялангуяа над дээр ирж идэг үйлчлүүлснээсээ харахаар их эргэлзээтэй байгаа хүмүүсүүд нь миний энерги ангаалтыг сайн авч чаддаггүй. Яагаад гэвэл эргэлзээ өөрсдөө нь энергийн биед нь хаалт өсгөждөг байхгүй. За энэ юу л бол доо гэсэн энэ эргэлзээ чинь өөрийнх нь энергийн биед нь хаалт өсгөжөнгөт би хичнээн нөгөө үнэлүү гоё өндөр энерги хийгээд байдаг. Тэгтэл нөгөө хүн нөгөө савн хаалттай байгаад болохоор орж нөгөө энерги чинь орж өгч чаддаггүй. Хүмүүсд үнэхээр энэ ста үр дүнтэй шүү гэсэн ийм ихтгэл өмчтэй ийм гоё нээлттэй байгаа хүмүүсд бол үнэхээр тасархай гоё өөрчлөлтүүдийг бол ингээд амьдрал дээр маш богино хугацаанд мэдэрдэг. Тийм үйлчлүүлэгч нар надад одоо зөндөө байгаад байгаа. Тэгэхээр нөгөө та болохоор бас энэ сургалтанд ч гэсэн энэ миний одоо энэ зааж өгч байгаа техникүүд үнэхээр одоо үйлчлдэг үр дүнтэй гэж бүрэн итгээд тэг өөрийнхөө хийж байгаа миний нөгөө зааж гисэн тасгал маслуудыг бүгдийг яг ингээд ямар ч эргэлзээгүйгээр энэ бүгдээр яг ажилдаг шүү гэдэг ингээд хийнгүүт тэ итгэл өмшил дүүрэнгээ хийнгүүт таны энерги нь өөр ингээд бүр нээлттэй гадаг болохоор шууд одоо тэр хангаалтад явагдаж өгч байгаа байхгүй. Та эргэлзээгүй байна гэхлээр та өөрийнхөө дотоод хүчийг шууд итгэжүүлж эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Одоо яг тэгвэл та нэг өөрсдөө чинь дотор би нөгөө сургалтаар зэрэг хүмүүсд хэлээд байдаг. Бид нар бол энэ бурханлаг оршин да. Бидний энэ дотор агуу хүчнүүд байж байгаа. Юу ч бүтээх боломжтой юм чадвартай агуу хүч байдаг. Бид нар тэр хүчээр чөлөөлөх хэрэгтэй байна гэдэг. Ийм эргэлзээгүй хүмүүсүүд бол шууд чөлөөлж байгаа байхгүй. Оо энэ надад ийм агуу хүч юм шүү дээ. Би энийг чөлөөлчихвэл тэгэл эрүүл болчих юм, өөрийгөө ангаачих юм байна. Амьдрал маань бүр сайхан болох юм байна гэдэг. Тэ? Зарим нөгөө нэг юм одоо санаатай ч гэх юм уу, тэ муу санаатай ч юм уу одоо хайшиг хүмүүсүүд тэ энэ юу суалтаа гэдэг ингэнгүүт. Миний хүч дотор одоо тийм агуу хүч байлаа юу? Тэ? Надаас өөр мундаг эрдэмтэд эмчнүүд одоо бурхан багш нар тэ бурхан багш ч юм уу одоо лам бөөнөр зөндөө байна. Тэд нар ч л одоо энэ тэд нар дээр л би очиж одоо эмчилгээ ангаалт авна уу гэхээс одоо би өөрөө ангаалаа юу гэсэн одоо үзэл бодол биш. Тэ? Ястай нөгөө өөрийгөө мэдчихэж одоо өөрийгөө юу яа нөхөр санагаано гэхээс хин нэгнээс бид нар чинь нөгөө нэг тэр цаг үеийн ч тийм байж хин нэгнээс өөрийгөө очиж асуугаад идэг цаг чи өнгөрсөн. Тэрийг яг өөрөөр санагдал. Яг өөрийгөө мэдэрч л нэг багш хэлсэн байсан шүү дээ. Өөрийгөө мэдэхгүй бол тэгээд 1000 ном уншуулад нэмэргүй гэдэг чинь яг л үнэн байхгүй. Бид нар чи өөрийгөө мэдээд эргэлзээгүй яг өөртөө одоо нөгөө нэг юу зориг тавьсан тийм зоригтой байж л яа тэрнээс зүгээр нэг хэлбэр төдий одоо нөгөө нэг юм сонсоод л өөрт нь таалагдахгүй байвал хүн шүүмжлээл тэгх ерөөсө шаардлага байхгүй. Тэгэл тэр хүн шүүмжлэнэ үү шүүмжлэхгүй байх уу яг тэр чинь өөрийнхөө өнцгөр ярьж байгаа шүү дээ. Бид нар чинь нөгөө өөрийнхөө тэр харагдаж байгаа юуг нөгөө бусад гадагшаагаа чиглүүлээд идэг. Тэрийг болоод өөрийнхөө дотгошоо чиглэлжүүл ерөөсөө гэл нөгөө нэг юмыг аягүй хөнхөө хүлээж явдаг. Хүн чинь нэг үг хэлэн хөтөлгөөр дүрсийг л уралдаг хүн чинь за нэр энэ чи өөрийнхөө л яаж байгаа штеп гингүүт өөр дээр аягүй ингээд өөрийгөө тайван байлгах юм уу тиймэрхүү юунд бас суралцмаар байв. Яг зөв. Тэг хүн энийг ойлгож эхэлж байгаа гэдэг чинь ухамсарын тэлэлт хөгжилд явагдаж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Өмнө нь одоо хүн нөгөө ихэнх хүмүүсүүд ерөнхийдөө
ухамсараа нь хөгжөөгүй байж идэг. Автоматар ерөнхийдөө ихэвчлэн амьдардаг шүү дээ. Тэ систем нь одоо хүний амьдрал юм байдгаа гэдэг ингээд ерөнхийд нь одоо бүдүүн зургаар харуулсан байдаг. Тэнгүүд нөгөө хүмүүсд ийм л байх хэрэгтэй юм байна. Гэт итгэцэн тэгэл тэр одоо шугамар нь тэр чиглэлээр нь явах хэрэгтэй гэдэгт тэгээд ингээд зовоол яваад байдаг ерөөс. Тэ цагтаа уралдана өөрөө өөртөө дайтаж амьдрал босодтой одоо давшилцаж дайтаж амьдрал ингээд эндээс хэн хожих вэ? Тухайн хүн үнэхээр одоо ийм амьдралаас эрүүл сарвал болоод аз жаргалтай байгаад амар тайван байгаад хөнгөс шингэн сайхан болоод яваад идэг юм үгүй мүү? Тэ хүмүүс ч жоо ингээд дүгнэлт хийж зөв дүгнэлтийг одоо өөр өөрсдөө хийж сурах хэрэгтэй байгаа. Тэгээд нөгөө сургалтанд одоо яг үнэхээр энэ зөв мэдлэгийг зааж байгаа багшиг болж авах юм бол хүний энэ хөгжил ийм хурдан хугацаанд хөгжих боломжтой. Өөрчлөлтийг олох, өөрчлөлтөд хүрэх бүрэн боломжтой. Тэ боловмаа гэж малгаар ингээл 6 сар байна уу? Одоо 4 сарын сургалтанд суугаад энэ 6 сарын дотор бол маш том өөрчлөлтүүдийг одоо өөр төр хийгээд ийм гой нөгөө одоо ухамсар нь бол маш их тэлцэн байгаа байхгүй. Юмыг одоо олон өнцгөөс нь олж харж сурч ийн тэ. Бусдын орнд өөрийгөө тавьж сурч ийн. Шүүмжлэх гэхээсээ илүү хүний сайхан давуу талыг нь олж харж ийн гэдэгтэй маш богино хугацаанд юм гайхалтай өөрчлөлтүүдийг хийсэн байдаг. За тэгээд дээрэс нь одоо өөрийнхөө нэг гараа өргөж чадахгүй байсан байдлаа гараа одоо өргөх хэмжээнд аваачсан байна. Тэ энэ бие хүнд оргоол энэ одоо хуйн ихтэй ч юм уу те тэгээ бүр дээрэс нь бүр юм 2 бондгоор юм байсан гэсэн те тэр нь уртлаа арьсан гэсэн үү? Та тэрийгээ жоохон дэлгэрүүлж ярих боломж байна уу? Би хаяад нөгөө хүзүү ингээд жоохон өвдгөр ингээд хөшгөр ингээд гараараа илдэг байхгүй юу? Тэгэнгүүт миний ингээд юунд хүзүүнд ингээд бондгоор ингээд дээшээ доошоо ингээд нэг өөрийнх юм нааш тийшээ болоод идэг байхгүй юу? Тэгээд би нэг хаяа ингэж үргэлжлээл ерөөсөө анзаардгүй да энэ тэгж чад гайгүй болно үү. Тэгэл тэгжсэн ямар ч ихтэй одоо энэ сургалтандаа явж байгаа гайгүй болно. Ерөөсөө тэрийг мартсан юм шиг нөгөө мөрөөл гайгүй ихлээд болгочих гэдэг мөрөө гайгүй болгочих. Тэгээд тэрнийхээ дараа үргэлжлүүлээд нөгөө юунд сураад исэн чинь миний бүр нөгөө нэг энэ мөрд нөгөө нэг хойтлын нуруу мурууч бүр айгүй фүнхэн болоод тэгээд сүлд нөгөө нэг хөдөө чөвдөх байлцсан. Хөдөөгөө ингэсэн чинь нөгөөт маань байхгүй болсон юм шүү дээ. Тэгээд хэрвээ бусад хүмүүст хэлээд тэрийг ингээд даруулдаг байж үгээл бодчихлээ. Тэгээд тэгтээ тэргээ би өөрөө мэдрээд ингээд бүндгэр юм яжсэн юм чи тэрийг хэрэг нэмчид үзүүлсэн бол наацаг юу ямар юм зангирсан бэ судс мутсан айгуул тэгэл юу яах хаалгаа магалгаа хийх тийм л юм дээр тулах байсан мэлгүй дээ. Би ч өөрөө тэгж явах дургүй юм чинь да. Тэгээд гайг болчихсон. Энэ чинь одоо гайхамшиг биш үү? Тийм. Тэрс өөртөө л өрсөлдөд байх нэ. Зөв юм бэ гэж бодлоо. Бид нар одоо нэг гайхалтай одоо гайхамшиг гэхээр одоо тэ дэлхийн 7 гайхамшигч гэдэг ч юм уу нэг гайхтар хол юмнуудыг тэ гайхтар одоо бидний амьдралд одоо баг хизээч учрахгүй ч юм уу хэд хол тасархай зүйлүүдийг л одоо гайхамшигтай амжилт гэдэг ч юм уу тэ нэг юм тодорхойлтуудыг өгөөд идэг. Ийм жижиг зүйлүүд чинь агуу ахгүй ийм энгийн зүйл агуу. Энгийн зүйл хүчрэхэг. Энгийн зүйл гайхалтай. Бид нар чинь бөөн гайхамшиг дунд амьдарч байгаа. Тэгээд ийм асуудалтай байжгаад энийг ангаагаад өөрийгөө ангаачлаа ямар ч юмгүйгээр. Тэгээ ямар ч имчилгээ хийлгээгүй байжгаад ингээд хэдхэн сарын дотор алга болцсон байна. Тэгээ одоо бүр ингээд нөгөө нэг биеийн хүнд оргоод идэг байсан бол бүр хөнгөн болцсон байна гэж. Ийм хөнгөн мэдрэмжтэй амьдрах ямар энэ балармаа гэж. Байхаа шүү дээ. Хөнгөн. Тэгээ их хүчээр дүүрэн тэ. Дээрээс юм дараад байхгүй янз бүрийн хөшөө байдалтай байхгүй байна гэдэг чинь улам одоо өөрийгөө залуужуулж сурж байгаа байхгүй улам илүү хэрэг хүчтэй болж байгаа. Өөрийнхөө амьдралыг бүр уцсаж сурж ийн гэсэн үг шүү дээ хүн.
Тэ сүүлийн хичээл дээр бид нар бас өөр өөрсдөө улам илүү яаж залуужуулж сурах уу, тэ эдисүүдэд яаж үржүүлж сурах уу гэдэг арга техникүүдээс бас сурсан. Тэ ийм нэг янз нөгөө багшийн нөгөө нэг бяцлалыг би нөгөө юун дээр нь дахиад нөгөө нэг утсан дээр юу яачдаг байхгүй бичээд авчдаг. Тэгэл тэрийг ээлжлээд хийгээд байдаг. Зарим үед ажилтаа болчихвол тэгэл оройхон хийн өглөө чадвал тэгэл 6-7 гэл хийн. Заримдаа унтчихвал 9-10 цаг гэлтэй тогтмол хий. Вау. Ястаа мундаг. Тийм болохоор ийм гоё үр дүн үсэж байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр хүн нөгөө эргэлзээгүй тэнцвэртэй ер нь бүх юмаа л яаж юм чинь нөгөө нэг хар цагаан гэд яадаг тэрийгэ тэнцвэртэй байлгах нь чухал юм билээ. Нэг хүчиргүй тэр гайхалтай тийм мундаг хүм болчихгүй зүгээр яг өөрийнхөө хэмжээнд яг өөрийгөө жинхэнэ би хинбэ гэдгээ мэдрээл тэгээд ирэхэр чинь айгу нөгөө сэтгэл айгу сайхан юм билж шүү. Бүх юм яг тий ойлгоод бүх юм яг өөрийнхөө чин сэтгэлээрээ ханддаг. Тэрэн шиг л одоо нөгөө бусад хүмүүсийг тэгээсэй гэсэн тийм чин хүсэлтэй л болоод шүү дээ. Тий харин өөрөө ийм гоё сайхан мэдрээд эхлэнгүүт энэ мэдрэмжээ бусад хүмүүстэй хуваалцах хүсэж байгаа байхгүй тий. Юм амиа бодсон биш шүү дээ. Бид нар чинь бол бидний яг өөрсдөө бол бид нар бусадтайгаа сайн сайхан зүйлүүдийг хуваалцах хүсэлтэй байдаг. Яг бидний одоо жинхэнэ бид нар болов шүү дээ. Тэгээ ийм гоё зүйлүүдийг сураад ойлгоод мэдрээд авчаараа бид нар тэрийг ингээд нуугаад өөртөө л хадгалдаг ийм амин хувайсан биш бид нар. Тэ? Энэ зүйлийг харин мэдрэх тусам л харин бусад хүмүүстэйгээ хуваалцсан. Бусад хүмүүс ч гэсэн энэ гоё зүйлийг ингээд мэдрээд намайг ч гэсэн нэг ойлгосоо тэ? Олон хүмүүсүүд ийм мэдрэмжтэй болчих юм бол би нэг олон билүү ойлгодог болчих байхгүй юу? Тэ? Тэгээд нөгөө сургалтын цонхоор хүн энэ нөгөө мэдлэгийг богино хугацаанд олж авах боломжтой болчих нь байна. Тэгээд арга техникүүдээс нь суралцаад өөрийгөө ангаах боломжтой болчих нь байна. За ингээ хүн өөрийгөө ангаагаад сурчхаад энерги нэгш гоо дээшилж эхэлдэг байгаа. Энерги дээшилж эхлэнгүүт одоо хүн өөрийнхөө амьдрал руу маш гоё зүйлүүдийг татаж эхэлдэг байгаа. Тэгэхээр нөгөө гоё хүмүүсүүдийг татаж эхэлнэ, гоё үйл явдлуудыг татаж эхэлнэ, тий? За тэгээ амьдралдаа хүсэж байгаа гоё эрэг зүйлүүдээ амьдралдаа оруулж ирэх үнэхээр одоо bijүүлэх боломжтой болж эхэлнэ. Тэгэхээр болормаагч маань бас одоо ийм гоё энергийн дээшилж өгч байгаа, ийм гоё үр дүн үүсэж байгаа болохоор одоо олон илүү гоё зүйлүүдийг хүсэх хэрэгтэй. Тийм ээ? Тэдрийг гоё bijүүлэх хэрэгтэй. За тэгээ тэрнээс гадна одоо та ийм гоё зүйлүүдийг үзэж мэдэрч байгаа юм чинь өөр дөрөө бүрэн ажиллаа ингээд цаашлаад өргөжлүүлээд хийгээд бүр гоё болчихсон бол өөрийнхөө сүнсний зорилгыг ажил хэрэг болгох хэрэгтэй. Тэ та яагаад энэ зүйл рүү явж орсон? Яагаад одоо ийм гоё өөрчлөлтийг мэдрээд байгаа? Эдгээр чинь бүгдээрээ цаанаасаа бол нарийн утга учиртай. Таныг эхлээд магадгүй хувь тадлан болвол тэ таны сүнс тийм зорилготой ирсэн байж магадгүй би эхлээд өөрөө сэрэтий өөрийнхөө учрыг олго тэ. За тэгээ цаашлаад магадгүй бусад хүмүүсөд туслах боломжтой байхгүй юу? Тэ? Тийм болохоор хүн одоо болормаагч маань бол янзын гоё залуухан иршигчтэй гоё юмхтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бол бас над дээр ирж байгаа үйлчлүүлэг шинтрээс зарим нь харахад дад мал гарсан хүмүүсүүд бас ирдэ штэ. Тэнгүүт нөгөө хүмүүсүүд маань бас өөрийгөө жоон хөшөрцөн за юу л би одоо хийж бүтээхв те одоо л ингээд тэтгэвртэй суугаал ингээд байж гэсэн нэг жоохон үзэл бодолтой байгаад байдаг. Хүн өөрийгөө хөшөрсөн би өөрийгөө нийгэмд хэрэггүй гэж бодох юм бол маш хөшрөл маш урдан явагдаж эхэлдэг. Бид нар тийм агуу хүч байгаа болохоор бид нар тэр агуу хүчээ нээгээд тэгээд нийгэмдээ бусдаа эхлээд өөртөө тусалчихсан бол дараа нь бусдад туслах ч юм уу те нийгэмдээ хэрэгтэй зүйлийг хийж бүтээх боломжоор дүүрэн. Одоо бид нар та одоо доор хаяж л одоо дахиад 30-40 ч юм уу бүр тэрнээс ч удаан амьдрах боломжтой.
Тэ? Тэгэхээр одоо 30 40 жил гэдэг чинь бодоод бас урт хугацаа байгаа зүтэй. Нэг тэр чинь бол богино хугацаа биш шүү дээ. Тэ? Тэгэл 92 настай Америк эмэгтэй их сургууль сураа төгссөн байсан. Тэгээд одоо болохоор 114 настай гээд одоо болохоор бас багш игээд явж байгаа. Өөрийнхөө сурсан мэдсэн ч юм уу амьдралын туршлагуудаас хүмүүсүүдэд хуваалцдаг ч юм уу. Тэ ингээ хүн өөрийгөө би ахиж сурна хөгжим хийж бүтээн гэж ийм зорилготой явах юм бол хүн өчнөө зүйлүүдийг хийж бүтээх боломжтой. Бид нар өөрөө өөрсдөө насыг богиносгох боломжтой. Стресстэй л амьдралдаа тэмцэлтэй л өөрөө өөртөө тэмцэлтэй бусадтай үзэлцэл яваадах юм бол хүний маш их өндөр стрессийг өөртөө бүтээн. Стресс бол бидний одоо эд эсүүдийг өхүүлдэг зүйл. Одоо хамгийн том дайсан баггүй. Тэгэхээр хүн тайван байна, эрүүл орчинд амьдрна, гоё гэгээлэг зүйлүүдийг бодож явна. Тэгээд сэтгэл санааны хувьд тайван байгаад аз жаргалтай, тэ сэтгэл хангалуун. Тэгээд дээрэс нь бүр зоригтой. За би энэнийг сураад хөгжөөд ингээд энийг ойлгочих юм бол дараа нь би нэг юм ажил эхлүүлэн дээ. Хүн ерөнхийдөө амьдралдаа зоригтой байх тусам улам л илүү нөгөө нэг эрч хүчтэй байгаад амьдрал цаанаас нь эрч хүч өгöd гэдэг байхгүй. Бид нар чи яагаад гэвэл өөрсдөө амьдралын бүтээгч нар болохоор би одоо энэ зүйлд хүрмээр байна. Энд очимоор байна. Ингүүд амьдрал цаанаас нь бидэрт хэрэгтэй бүх зүйлсүүдийг өгч идэг. Өөрийнх нь ялангуяа амьдралынх нь одоо сүнсний зорилго мөн болвол хүн хизээч өөрийгөө би хөшөрчлөө хизээч одоо ингээд ямар ч надад боломж байхгүй байна. Би одоо гэртээ суух хэрэгтэй байна гэд ингээд өөрийнхөө боломжуудыг хаачих юм бол бид нар өөрсдөө бүтээгч нар юм чинь өөрийнхөө шууд хязгаарлаж байгаа байхгүй. Авгүй би одоо болвол те ахаад ийм зүйлүүдийг хиймээр байна. Би ч одоо өмнө нь одоо өчнөө одоо ажил хийгээд амьдралынхаа одоо нэлээд олон цаг хугацааг ажилд зарцсан бол одоо таны цаг эхлээд байгаа юм шүү ер нь. Одоо энэ ерөнхийдөө тэтгэрч сууж байгаа хүмүүсүүд те одоо өчнөө өмнө нь одоо хүүхдүүд гэр бүл гээл ингээд одоо амьдралаа цагаа бусдад зориулсан бол одоо бол та бүх юм гой өөрийнхөө хийх одоо зүйлүүдээ хийж гисэн. Тэгээ үнэхээр одоо бардан байхгүй тий. Одоо тэгээ энэ гоё одоо үе дээр ирсэн чинь цаг байна. Тэ? Боломжууд байгаа юм чинь олон өөрийгөө хөгжүүлээд за одоо би энийг суралцсан, энэний ард гарна, ийм гой зүйлүүдийг хийж бүтээмээр. Надад чинь одоо ямар авьяас чадвар бас байна. Хүн болгон гой авьяасууд биш үү? Тэрийг нэгэл гой тэрнийхэн дагуу ажиллаад явах юм бол хүн бүр л илүү их хүчтэй болно, аз жаргалтай болно. За тэгээ бүр амьдралаа бүр орцсгох боломжтой. Тэ? Тэгээ түрүүн бас нөгөө болормаагч хэлжсэн. Нэг дээр үед шүдэн өвдөд ч юм уу яасан тэ асуудал жаахан uuсан чинь шүдний эмчдэр оцсон чинь 2 арааг нэг доор шууд авчихсан гэж байгаа байхгүй тий. Өөрөө л би 2 арааг 2 ингэ авч өгөөч гээд ахуулчих яахгүй. Миний л буруу байхгүй. Тэгэл тухайн үед тэр өөрийгөө анзаарахгүй шүү дээ тий. Тэр эмчилсэн өөрийнх нь хүслээр л авч өгч байгаа юм чи. Одоо бодоход тий. Тийм л дээ мэдээж хэрэг хүслээр нь авч өгдөг. Тэ? Хинч мэдээж хэрэг хүчээр авахгүй. За зарим тохиолдлуудд бол тэгээд энэ хүчээр болж байгаа нийгэм бол маш их байгаа шүү дээ. Сүүлийн одоо 5 6 жил болон бид нар одоо харсан. Хүчээр авч тарай мариж тарчдсан байлээ. Ерөөсөө тий. Өөрсдөө хүслээр гэж байгаа боловч далд бодлогоор одоо хүчилж байгаа байхгүй. Тэ? За тэгээд тэр эмч ч юм уу ерөөхдөө бол одоо ингээд хүмүүсүүдийн янз бүрийн эргэтэн ч юм уу өгдөнгүүд дээр үеийн хүмүүсүүдийг сонсохоор одоо илгээ ахуулсан ч гэдэг ч юм уу илгээ солиулсан ч гэдэг ч юм уу ходоодоо тайруулсан ч гэдэг ч юм уу бөөрө ахуулсан ч гэдэг ч юм уу ингээд янз бүрийн зүйлүүд ахуулсан хүмүүсүүд их байдаг. Тэ? Одоо тэгэл шүдийг бол тэгэл эмч маань бол үнэхээр тэр үед одоо сэтгэлдээ ч юм уу одоо мэдлэгтэй ч юм уу тэ одоо энэ бид нар ч одоо энэ шинжлэх ухаан ч юм уу энэ одоо эмнэлгийн салбарыг их шүтээд байдаг штэ. Тэгтэл тэдний маань бол одоо 20 30 жилийн өмнө ч юм уу хөгжил болоод маш доор байсан байгаа байхгүй. Тэгэд 20 30 жилийн өмнө ч гэсэн ингээл хүмүүс шүтээд л байсан байгаа ш. Тэгтэл яасан жоохон нөгөө нэг өвддөг ч юм уу цорхоодоо байнгут нь эмч нь одоо санал болгож байгаа ш мэдээж хэрэг. За нэг бараг одоо найдваргүй байна ахуулна ч гэдэг юм уу. Угаасаа зүгээр асуудалтай одоо шууд авдаг ч юм уу. Тийм л одоо ерөөд хандлагатай эмч нар байсан байгаа даа одоо ч гэсэн байна. Тэ? Тэд нар маань бол уг нь өндөр боловсралтай,
ухамсартай хүний төлөө гэсэн сэтгэлтэй бол хүний одоо шүдийг угаасаа насанд хүрсэн хүний шүдийг авчих юм бол дахиж урахгүй гэдгийг мэдчихэж байгаа ш. Шүд гэдэг чухал хэрэгтэй шүү дээ. Хүний гоо сайханж бай, хоолыг одоо боловсруулах, тэ хазах, жижиглэх гэд маш одоо чухал үүрэгтэй. Тэгтэл энийг нөгөө нэг эмчлэх биш. Зүгээр л амархан хамгийн энгийн арга чинь бол аваад тастаа тайчих штэ ерөнхийдөө бол. Шүдийг аваад одоо тасдах хэрэгтнүүд байх юм бол баг тастаад. Тэгээ одоо хөлн жоох асуудалтай ангууд чинь ковид үеэр бол эмнэлэгт орсон хүмүүсүүд нь хөлгүй болоод гарсан тохиолдлууд энэ зөндөө байсан. Одоо ч гэсэн хүмүүсүүд эмнэлэгт очихлоор энэ чинь асуудалтай байна. Хагалгаанд орох хэрэгтэй байна. Солиулах хэрэгтэй байна. Тасдах хэрэгтэй байна. Ийм одоо тэг хүний одоо эргэтэн гэдэг чинь зүйл чинь болоод бидрийг одоо урт удаан наслахад хамгийн чухал эргэтнүүд шүү дээ. Энийг болвол те эмчлэх сайжруулах хүсэл байхгүй. Тэг хүмүүс маань мэдээж яг өөрийнхөө биеийн эргэтнийг алдчих юм бол угаасаа тэгээд тасаараа маш одоо зөвөртэй явах нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ одоо салбар одоо шинжлэх ухаанч гэдэг юм уу энэ эмнэлгийн салбарууд маань болохоор бас хүний төлөө гэсэн сэтгэл маш их тутаж байгаа ерөнхийдөө бол. Тэгээд энийг бол хүмүүсүүд одоо ойлгох нь ойлгож байгаа. Тэгээд одоо мэдрэмж өндөртэй хүмүүсүүд болохоор мэдрээд байдаг болохоор одоо эмнэлэг гэдэг газраас орно цогтж штэ. Очихоор л ерөнхийдөө бол одоо хэцүү хүнд хариу сонсчих гээд байдаг ч юм. Нэг юм бичүүлж авах гaalч эмчилгээнд орох шаардлагатай ч юм уу болчих гээд байдаг. Тэгтэл бид нар бол өөр өөрсдөө одоо онцлоод анаагаад маш хүнд байдал руу явж орчоогүй байгаа шүү дээ. Хүн өөрийгөө одоо холбоосгүй байгаа тохиолдолд бол өөрийнхөө маш их стресстэй хүнд сэтгэлийн мэдрэмжүүдтэй явах юм бол тэгэл байдлууд нь олон жилийн дараа бүр дорддог. Энийг дордуулахгүй эрт барьж аваад эрт засах, эрт эмчлэх, эрт ангаах бүрэн боломжтой. Тийм болохоор энэ мэдлэгийг одоо хүмүүсүүдэд олгох хэрэгтэй байна. Энэ бүх зүйлд боломжтой. Тэгэхээр энэний маань тод жишээ бол бас болормагч маань байна. Тэгээд та нар одоо бид ярилцлагыг маань үзэж байгаа хүмүүсүүд маань та нар маань бас энэ одоо зүйлсийн талаар улам илүү гүнзгийрүүлж ойлгож авах суралцах бас хүсэлтэй байх юм бол дараагийн сургалт маань одоо 3 сарын дундуур юм уу 4 сарын хавцаа эхэлнэ. Яг хизээ эхлэх хугацааг нь бол би өөрийнхөө сувгаар бас зарлана. Тэгээд дараагийнхаа бас сургалтын дээр бас хамрагдаад за ганц дараагийн сургалт маань бол 5 дахь шат маань болчихно. Тэгээд энэ мэдлэгийг ерөнхийдөө анхаа шатнаас нь аваад явах юм бол юм их ойлгомжтой. Маш олон зүйлүүдийг хүн бас ухамсарын түвшинд ойлгож байж ангаалт одоо бүрэн явагддаг. Тэгэхгүй тэгээд олон зүйлийг ойлгоогүй зүгээр л бяцлал хийгээд явах юм бол бас үр дүн муу бага. Тийм болохоор аль талыг нэг хослуулсан бие сургалтыг явуулдаг. Тэгээд эхний 1, 2, 3, 4 шатны сургалтад бүгд болоод хийгдээд бичигдсэн байгаад байгаа. Тэгээд энэ сургалтыг бас суралцах суух хүсэлтэй хүмүүсүүд байгаа бол бас хизээч хамаагүй одоо бүртгүүлээд сургалтуудаа нөхөж сонсоод үзээд ойлгох зүйлүүдээ ойлгож аваад бяцлагаалтаас хамрагдаад өөрийгөө ингэж ангаах арга зам руу орох бүрэн боломжтой. Тэгээд 5 дахь шатнаас нь болохоор одоо энэ чинь дунд шат явагдаад байгаа шүү дээ. Нэгдэж орох хүсэлтэй хүмүүсүүд нь бас нэгдэж суугаад явах бас боломжтой. За тэгээ ерөнхийдөө бол энэ байдлууд маань одоо эрүүл мэндийн нэлээд хүнд асуудлуудтай хүмүүсүүд байгаа тийм маш их стресстэй, маш их дарамттай, айцтай, түгшүүртэй тэг амьдрал нь асуудлаар дүүрчихсэн яах их уучраа олохгүй байгаа хүмүүсүүд байгаа бол бас ангаалтанд орохыг тий онцлогоонд орох энергийн цэвэрлэгээ энд орохыг хүсэх юм бол бас надтай холбогдож болно. Бүх өвчлөлүүд ерөнхийдөө бол энергийн биен дээр эхлээд үүсдэг байгаа. Бахан бие рүү шууд ордог биш. Бидний одоо аура бие буюу энергийн бие дээр эхлээд цооролт үүсч тэн дээр хамаг одоо нөгөө сэтгэл санааны асуудлуудтай хүмүүсүүд маань тэрэн дээр эхлээд асуудлууд үүсч эхэлдэг байхгүй. Тэгээд энийг нэг цэвэрлэхгүй ангаахгүй яваад тахлаар
сүүлдээ энэ асуудал маань махан бие рүү одоо өвчин болж ордог байгаа байхгүй. За тэгээд энэ байдлыг нь бас ангааж өгөхгүй олон жил явангууд сүүлдээ бүр одоо сүүлийн шат буюу хот хавдар болж илэрч байгаа байхгүй. Тэ? Бид нар энэ одоо байдал хүртэл нь өөрөө өөрсдөө эрүүл мэндийг хүнд байдал руу оруулах шаардлага юм байхгүй. Эртхэн шиг л хүн ер нь өвдөгч бас заавал аль байхгүй шүү дээ. Тэгээ энэ мэдлгүүдийг олж аваад тэгээд өөр өөртөө холбоотой мэдрэмж нь өндөр байх юм бол хүн насаараа сайхан ерөнхийдөө ингээд амьдрал нь гоё тэнцвэртэй бүх салбарууд нь тэнцвэртэй байх юм бол насаараа хүн эрч хүчтэй ямар ч өвчин зовлонгүй маш гоё амралт тавина. Гой зүйлүүдийг хийж бүтээсэн амьдралаар амьдрах боломж биднэрт бүрэн бий. За болормаагч маань бас өөр нэмж хэлэх зүйл танд юу байна? Би харин одоо нэг элчигний чихэнд ус хийсэн цэгсэр нь алт хийсэн цэгсэр гэдэг нэг үг өгдөн штэ. Тэрэн шиг хүмүүс ерөөсөө өөрийгөө би яг л нэг ийм хүн гэж бүр яг тэр чигээр өөртөө бүр бат зогссон. Тэрнийхээ оронд энэ бясалгал гэхэр л нэг бүр нэг надаас бүр тоол байт юм шиг бодоод идэг. Бясалгал гэдэг чинь ерөөсөө өөртөө чинь өөрлөө чинь ойртуулад байгаа. Тийм болохоор ерөөсөө өөрийгөө яхахын тулд бясалгал юунд хамрагдаач гэхэд хүмүүст уриалмаар байна. Яг зөв тий. Одоо бясалгал гэдэг зүйл ч юм уу те одоо нухамсрын тэлэлт гэдэг ч юм уу энэ одоо мэдлгүүд бол амьдралаас шал тасархай одоо нэг тийм зүйл биш штэ. Хим ч юм уу физик ч юм уу одоо нэг тийм шинжлэх ухааны зүйл болоод биш. Бидний яг амьдралд өдөр тутмын амьдралд хэрэг болох зүйлүүдийн талаар хэлж ярьж заадаг. Бид нар одоо хүний талаар л зааж байгаа штэ. Бидний талаар л зааж байгаа. Бид нар өөрөө өөрсдөө холбогдох хэрэгтэй. Өөрөө өөрсдөө мэдрэх хэрэгтэй. Мэдрэмжүүдээ хасах хэрэгтэй. Өөрөө өөрсдөө танилцах хэрэгтэй. Тэ бид нар ч одоо өөрсдөө их л мэддэг гэж л бодоод яваад байдаг. Тэгтэл мэдэхгүй зүйлүүд их байгаа шүү дээ. Гол нь эргэлзээгүй тэгээд тууштай өөртөө итгэлтэй л байх юм бол тэгэл юу ч хийж юу ч гол нь айдсгүй байх бас хэрэгтэй тий. Зоригтой байх хэрэгтэй, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Одоо тэгэл зөндөө юм биш тэнцвэртэй байх хэрэгтэй. Өөртөө одоо тэгэл эрүүл байх хэрэгтэй гэж тэр бүгд чи бүгдөө наад юун дотор чи ороод байгаа байхгүй өөр чинь дотор. Яг зөв тий. Тэгээ балармагч маань түрүү хэлжсэн талент тараад өөртөө гой үгнүүдийг хэлдэг гэд. Энэ нэг би асуултаараа зааж байсан тий. Тэний гой ажил хэрэг болгож байгаа. Тэгэхээр нөгөө балармагч маань бүр л гоё болоод байгаа байхгүй. Угаасаа өөрөө гоё бүсгүй, гоё юмхтэй. Зингөө дотроосоо өөрөө ингээд услаад ангууд бүр л гоё болоод байгаа байхгүй. Энийг хүмүүсүүд ихэнх нь мэддэггүй. Ихэнх хүмүүсүүд өөрийгөө талент харахч бүр дурггүй байдаг. Өөрийгөө шүүмжлээл, өөртөө дандаа муухай үгнүүд хэлдэг. Царай муутай одоо намхан бүдүүн ч гэдэг ч юм уу. Тэ энэ муухай тэр муухай гээл өөрийгөө шүүмжлэл яваад идэг. Иймэрхүү үгийг өөртөө хэлж байгаа хүн улам л муухай болоод идэг ерөөс. Эсвэргээрээ харин өөрийнхөө давуу талыг олж харах, өөртөө урам хайрлах, өөртөө гоё үгнүүдийг хэлэх. Ингэж бид нар өөрсдөө цэнэглэх юм бол улам л гоё болоод идэг. Энэ бол тийм хэцүү зүйл биш шүү дээ. Уг нь бол тэгээ би одоо им зараад байгаач биш. Одоо хүн гоё болох гэдэг бол нэг заавал энэ имийг энэ одоо бүтээгдэхүүнийг хэрэгжилж гоё болно гэдэг зүйл бас үр дүнтэй ч юм үр дүнгүй ч юм уу зөндөө одоо бүтээгдэхүүнүүд бараанууд одоо энэ зах зээлээр зөндөө л байна. Хамгийн үр дүнтэй арга бол одоо үнэгүй болохгүй ерөнхийдөө бол зүгээр л талент тараал өөртөө гоё үгнүүдийг хэлээл эхэлчихэд бол тэгээд бидний энерги өөрчлөгдөд эхлэн дээшлэгдээд эхлэн хангалтууд явагдаж эхлэн хүлээн зөвшөөрөлт явагдаж эхлэн өөрийгөө хүлээн зөвшөөрчсөн бас хинч төгс байх одоо нэг алт байхгүй одоо нэг босон болоогүй төгс одоо нэг хүний дүр одоо стандарт бүтээчдэг. Заавал нэг туранхай байх хэрэгтэй. Заавал нэг урт хөлтэй байх хэрэгтэй. Заавал нэг том хөвгтэй байх хэрэгтэй гэх нэг хэцүү стандартууд гаргаад ирчихсэн. Тэгээ тэрэнд нь нөгөө хүмүүсүүд маань тийм зүйлүүд нь байхгүй байхаар л ингэ готчихдаг. Тэгтэл яг байгаагаараа үнэн үзэсгэлэнтэй
бүсгүүчүүд годомжаар зөндөө байж байгаа. Эмэгтэй хүн болгоо. Ер нь хүн болол гоё штэ. Яг байгаагаараа. Өөр өвөрмөц ахгүй. Тэ? Даанч энэ өвөрмөц бүтээлүүдийг өөр байлгах биш. Яг нэг хэв рүү зутгах гэдэг нь л асуудал болоо тэ. Тийм шүү. Тэгэл тийм хин нэгнийг дөөрөх биш. Яг л өөрийнхоороо байх чи хамгийн чухал. Тий? Өөрөөрөө байгаа л өөрийгөө байгаа нь гой хүлэн зөвшөөрчих юм бол энэ ч бол маш том ачаануудыг одоо бидний нөгөө сэтгэл санааны бие ч юм уу бодлын биеүүдээс аваа ичиж байгаа юм. Тэ одоо тэгэл нөгөө хүүхнүүд өөрийгөө хүлэн зөвшөөрдөггүй болохоор гоо сайхны хагалгаанд явж орох гээд байдаг. Тэгээ гоо сайхны хагалгаанууд нь маш үнэтэй. Тэг хүн болгонд тэр их мөнгө нь байдаггүй. Тэгээ нөгөө сэтгэлийн санаагаар гутраал яваад байдаг. Би одоо хагалгаанд л орохгүй байх юм бол өөрийгөө өөрчлөхгүй л байх юм бол би бол муухай эмэгтэй гэл ингээд ийм бодолд ийм худал итгэл үнэмшилтэйгээр өөртөө сэтгэл хангалуун бос ийм зовлонтой зүдгүүртэй хэцүү хүмүүсүүд маш их амьдарч шүү дээ. Өөрийгөө зүгээр зовоочж байгаа худал итгэл үнэмшлүүдээс болоод. Тэгээ энэ худал нөгөө нэг нийгмийн дарамт шахалтанд орчихсон. Тэгээд сургалтаар болохоор энэ бүгдийг би ингээд багаар хүн болгонд ингээд тайлбарлаж хэлнэ. Энийг хүмүүсд ойлгоод эхлэнгүүт угаасаа тэгээд хүлээн зөвшөөрөлт явагдаж эхэлдэг. Би чинь зүгээр байгаагаараа л бүх юм биш шүү дээ. Гэт хүмүүсд ойлгож эхэлдэг, хүлээн зөвшөөрч эхэлдэг. Тэгээ өөртөө баг дуртай болж эхэлдэг. Өөртөө баг хайртай болж эхэлдэг. Өөрийгөө хүндэлж эхэлдэг. За ийм болсон хүмүүсүүд бол тэгэл угаасаа бусдыг бол хайрлаж хүндэлдэг угаасаа. Цаанаас нь дотроос нь ингээд гоё ийм энерги ялгараад идэх байхгүй. Тэ? Тэгэхгүй тэгээд нөгөө нэг гадна нөгөө нэг хамаг анхаарлаа өгчихсөн. Бусад хүмүүсүүд намайг хайрлах хүндлэх хэрэгтэй. Тэрийг ингээд нөгөө шахаад дарамтлаад тэ хин нэг нь хүндлэхгүй байхад тэрийг нь одоо чи намайг яагаад хүндлэхгүй вэ? Би бол чиний босс, би чамаас мундаг шүү гэд нэг тийм цээж дэлдэд яваад идэх тэ. Тэгтэл өөрөө нөгөө бусад хүмүүсүүдийг хайрладаггүй. Бусад хүмүүсүүдийг хүндэлдэггүй. Ийм хүмүүсүүд бол угаасаа өөрөөсөө хүндэлдэггүй, өөрөөсөө зовоодаг, өөрөөсөө харигс ханддаг ийм хүмүүсүүд бол тэгээд бусад хүмүүсүүдтэй ямар ч асуудалгүйгээр харигс муухай хандаад яваад идэг. Тэгэхээр нөгөө энэ юу илэрхийлж байгаа нэхлээр бүх зүйл биднээс л эхэлдэг. Бидний дотоод ертөнцөөс эхэлдэг. Бид нэр өөрсдийнхөө дотоод ертөнцийг гоё болгоод бүтээчих юм бол аяанда бидний гаднах ертөнц гоё өөрчлөгдөж эхэлдэг. Одоо энэ талаарх зүйлийг бол хүмүүсд маань багаар илүү их ойлгож эхэлж байна. Аз болоход энэ тоо маань одоо улам илүү болохын төлөө бол бид нар ингэж хичээж ажиллаж байна. Энэ дээр төлөвлөж ажиллаж байна. Тэ? Тэгэхээр энэ зүйл маань бүр их болно гэсэн үг. Одоо харин тийм цаг үе сайхан болж байна. Тэгээд өөрсдөө гол нь сайн яхахын тулд сайжруулахын тулд энэ сайхан өдрүүнүүдийг аваад гээгээд тэгээ өөрсөндөө л гол нь өөртөө л цагаа гаргаарай гэж хэлээ да. Яг зөв тийм. Хүн тэгээ нөгөө яарад байдаг биш зүгээр нэг тайвшраад эхлэнгүүт маш олон зүйлүүд амьдралын одоо зүйлүүд үйл явдлууд тодорхой болж эхэлдэг. Тэгэхээр нөгөө хүн их яардаг байдлаасаа болж маш их зүйлүүдийг алддаг. Буруу шийдвэрүүдийг гаргадаг. Тийм болохоор л энэ систем чи хүмүүсүүдийг ерөөсөө энэ завгүй байлгах тал дээр л анхаарал хандуулсан байна. Хандуулсаар ирсэн байна. Одоо бид нар энэ зүйлүүдийг ойлгож байгаа бол зориудаар одоо цогцолт хийж сурах хэрэгтэй, тавширч сурах хэрэгтэй, өөрийнхөө амьдралыг тунгааж бодох хэрэгтэй. Яг би юуны төлөө амьдраад байна? Миний амьдралын зорилго яг юу вэ? Гэт ийм чухал асуултуудыг тавиад тэ. Тэгээд өөртөө цаг гаргаж сурах хэрэгтэй. Тэ? Хичнээн одоо олон хүүхдүүдтэй ч юм уу их ажилтай байсан ч гэсэн өөртөө хайртай байх хэрэгтэй. Өөртөө нэг жоохон тайван байх ч юм уу, өөрийгөө сонсох ч юм уу, өөрийгөө мэдрэх ч юм уу энэ цагийг гарах хэрэгтэй. Энэ заавал нэг олон цаг байхгүй шүү дээ. Ядаж 30 минут ч юм бол нэг их минут биш шүү дээ. Тэ? Зүгээр сайхан таавшраад гав ганцаараа байх боломжийг өөртөө олгох. Тэгээд амьдралаа эргэцүүлээд бодоод ирэнгүүт нэлээд юмнууд ерөөхдөө тодорч эхэлдэг байгаа. Тэ? Тийм болохоор энэ тайван байдал гэдэг өөртөө цаг гаргана гэдэг бол зүйл хамгийн чухал. Бид нар одоо яг юуны төлөө амьдраад байгаа хэрэг өөртөө цаг гаргахгүй бол бид нар одоо яг юуны төлөө амьдраад байгаа. Энэ амьдрал бидний бие одоо хэний ер нь бидрийг биш юм уу?
бидрэх муу юм бол бид нар яагаад өөрөө өөртөө анхаарал тавьдаггүй? Яагаад өөрөө өөртөө цаг гаргадаггүй? Тийм болохоор мэдээж хэрэг энэ амьдрал бол бидрэх хэнийгч биш. Тийм болохоор өөрөө өөрийнхөө амьдралыг одоо өөрөө өөрийнхөө сайн сайхны төлөө цогцлон бүтээ. Тийм хүсэл, тийм зорилготой бол тэгж чадах юм бол угаасаа учраа болоод суралцаа хөгжөөд явах юм бол тэгээд хүссэн амьдралаа өөрийгөө зовоохгүйгээр хүрэх бүрэн боломжтой. Тэгээд ийм гоё одоо мундаг балармаа хчээс бид нар бас юм тий амьдралын бас туршлагатай хүнээс бас гоё өгнүүдийг туршлагуудаас нь өнөөдөр бүгдээрээ сонсож суралцаж авч ийн. Тэгээд өнөөдөр бас гоё цаг гаргаад тий ийм мундаг одоо олон зүйлүүдийг сурч авсан зүйлүүдээ бүгдийг амьдрал дээр хэрэгж ирээд ийм гайхалтай өөрчлөлтийг мэдэрч байгаа танд бүр их гоё аз жаргалыг тий хүсье. Бүр илүү одоо гоё болох боломжтой. Өнөөдөр ч гэсэн бол та байгаагаар хангалттай маш гоё тий. Тэгвэл таны дотор бол агуу хүч байгаа болохоор та бүр илүү олон зүйлүүдийг өөрчлөх, бүр эерэг болгох боломж танд бий. Та тэрийг өөрөө л хийнэ. Энийг бол та угаасаа мэдж байгаа, ухамсарлаж байгаа, ойлгосон байгаа да. Тэгэхээр олон бас гоё зүйлүүдийг бас би таныг нийгэмдээ ч юм уу те эхлээд өөртөө тусалж чад бас бусдад ч юм уу бас хийх болоо гэж би бас одоо яагаад ч юм нэг тийм бодол орж ирээд байгаа шүү дээ. Таныг их мундаг одоо та бол зүйлүүд хийсэн байгаа хгүй өөрчлөлтийг богино хугацаанд өөртөө ийм зүйлүүдийг ойлгож аваад маш хурдан ингээд амьдрал дээр хэрэгжүүлээд эн чинь бол маш том амжилт, маш том гайхамшиг. Тэгээд энэ зүйлүүдээ бол одоо ингээд бүр хөгжүүлэх бусдад туслах ч юм уу те ийм боломж бас танд бий. Хэрвээ та сүнснийхэн зорилгыг бас одоо болж өгөх юм бол баг багаар нээх хэрэгтэй. Тэгээд таны зорилго тэр мөн байх юм бол тэрний дагав та явах чадaltaй гэдэг угаас та мэдж байгаа тийм ээ. За та тэгээд өөр ахиж нэмж хэлэх зүйл байна уу? Ингээд гайгүй байна уу? Гол нь өөртөө сайн төвлөрөөл нэг бие засаад гэрээ зас гэдэг үстэй тэгээд төрөө зас гэдэг шиг тэгээрэл гэж хэлээ да. Тийм штэ. Өнөөдөр балармаа гэж маш олон гой зөөр өгнөд хэллээ. Маш ухаантай тий. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг бол бас маш их үнэн үг. Тий. За тэгээд бие засаад гэрээ заснаа, гэрээ засаад төрөө заснаа гэдэг бас Монголын бас маш одоо ухаантай гой зүүр цэцэн өгнөд байдаг. Тий маш энгийн юм шиг хэрнээсээ амьдралын том юм ухааллуудыг хаалсан. Тийм дандаа хүмүүсийг ухааруулах гэж уулна хэлээд байгаа. Тэгээд нөгөөдөл чинь тэрийг ухаарахгүй л хажуугаар нь ингээл чихнийхээ хажуугаар л өнгөрүүлээд байгаа байхгүй салхи шиг л. Тэрийг яг ингээд өөрснөрөөгээ яаж ухаараасаа л гэж бодоод штэ. Ухаан гэдэг ухамсар гэдгээ ойлгоод тэгээд явбал үр дүнтэй л гэж хэлмээр байна да. Маш их баярлалаа балармаа агчтэй. Гоё ярилцлагыг яриаг хийх цаг боломжийг олсон танд маш их баярлалаа. Өөрийнхөө гоё юм үнцэнтэй ухаарал, туршлага мэдлэгээсээ бас хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээ танд дараагийнх нь одоо үйлдэлд нь ангаалтууд нь гоё амжилтуудыг хүсье. Тэгээд та багштай ч гэсэн амжилт хүсье. Гайхалтай мундаг багш гэж. Маш их баярлалаа. Тэгээд бичлэгийн маань, ярилцлагын маань энэ хүртэл бас бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та нарт маань бас таалагдсан болвол энэ ярилцлагыг хэрэгтэй хүмүүсүүдэд нь цааш нь шеэр хийж хуваалцаарай. Лайкын дараарай, комментууд бичиж явуулаарай. Биний одоо гоё урмын үгсээр бүгдээрээ бөмбөгдөж бай. Шүмжлэлээр биш. Тэгээд мэдээж хэрэг сувгийг маань бас дагаагүй байгаа бол дагаарай. Тэгээд дараагийн бичлэгүүдээр бас ийм гоё сонирхолтой ярианууд болоод
мэдлэгийг агуулсан бичлэгүүд энэ сурагт маань орж байх болно. Тэгээд өнөөдөр хамт байсан танарт маш их баярлалаа. Энэ байгаа газруудаасаа Балгармаа агш бид хоёр хайрын гэрлийн гайхалтай энергийг та бүгдрөөгөө явуулж байна. Тэгээд дараагийн хамшигээр олзъя. Түр баяртай. Баяртай. Баярлалаа. Баярлалаа. Баяртай.